Урбатуу хатан онгод. Урбатуу хатан. Бибээр 100 хязгаарын ардуудыг дэвшигдэхэд үйл гүйцэтгэж байсан хатан байна. Мухлай говь ангийн ууган гэргий болно. Эзэн хаан зүүн бүсийг сойрхсноор хэрлэн мөрний айс ав, далай нуур, буур нуур, хүлэн буурын их усан бэлчээрүүдийг эрийн эзгүйд бибээр хамгаалан өмгөөлж, ард олноо тэгшилж, адуу мал, цэрэг ирсээ зэхиж, ерөнхийлөн удирдана. Энэ нутагт эзэн хааны 2 охин өвлөн их төрийн толгой хийж, хуралдай цэцгийг цуглуулна. Өөрөөр хэлбэл далай ихэнд нь бяцхан бүсээр нэг толгой хийгээд өөртөө хаттын хуралдай хийж засаглаж байдаг байсан. Өвлөн их ерөнхий хуралдай хуралдуулж ард олон хэрхэн байгааг мэднэ. Бибээр харь орноос ирсэн эд таваар дайны алзыг иргэдэд хишиглэх үүрэгтэй. Мөн мянгат зууд аравтын ахлах болгонтой гачигдал зовлон юу болж байгааг хэлэлцэх, хэний үр өдөлсөн зэргийг эцэг ихтэн дуулгах үүрэгтэй. Хэрэв айлын 3 хөвгөний 2 нь өдөлсөн бол нэгийг нь буцаана. Энэ буцаасан хүмүүний оронд эндээс өөр нэгийг орлон явуулна. Төрд нэгэн толгоогоор ажиллахгүй. Үйл хэргийг хөтлөх олон хатад санаа сэтгэлээ нийлүүлж байж ардын төлөө зүтгэнэ. Ард олон ч гэсэн ахаараа төр бүтээн. Айлын ир ах нь болно. Чингэж өөрийн гэрт гачигдал усныг төрд мэдүүлж байж тэднийг хамгаалж хамаарна. Мөн алсад байгаа үр хүүхдтэй санаа жилих ихийн сэтгэлийг аргатна. Дайнд өдөлж энэ бие тэнгэр талсны яслыг гүйцэтгэх үүргийг голчлон хариуцна. Аянгат та ямар угсаа гаргуултан бэ? Урбатуу хатан. Алтан ядгуурын цагаан хэрэтийн угсааны дээдж биш, доодж биш гарвалтай. Өвөг эцэг минь төр улсад өрлөг байсан түүхтэй. Гэвч эцэг минь анчин болсон. Эзэн дээдс баруун төмтийг тэгшэтгэж, хэрээдэд явж байхад мухлай вантай тааралдаж, түүнтэй ураг нэгтгэж хожуу гэрэлсэн. Өрлөг жанжид ер нь хожуу гэрэлцгээсэн. Говом мухлай 25 хавартайдаа анх надтай тааралдаж, удам мөксөө бүхэл гэсэн миний ятгалганд орж, өөр 3 гэргийтэй болж 4 бүсгүй өр нийт 21 хүүхдийн хамтаар өсгсөн. Ураг гэдг нь чухаг тул их нутгийнхаа цусан тусгаар тогтнолыг хамгаалах хүчээр ариун өр хүүхэд өсгөх үүрэгтэй байсан цаг. Иймээс өрх гэр олон гэргийтэй байх нь зүгээр. Учир нь охин хүүхэд дайнд барагтай л бол явахгүй тул амьд байна. Иймд тэр цагийн ирэмийн тоо эрс зөрүүтэй байсан. Тооллого явуулахад нэгэн эрд 16 бүсгүй өр заягдаж байсан гэсэн. Язгууртан айл олон хүү төрүүлдэг бол ядуу айлд охид илүү төрдөг юм. Учир нь өдөр тутамдаа мах зоглож чаддаггүй эр хүмүүн охин үр төрүүлнэ шүү. Ноёны мал адгуулдаг бол гаргасан махны дотор махыг лавна. Дайнд явдаггүй, суугаа байх байдал хүнслэхүйгээс болоод ядуу эр хүмүүн охин хүүхэд төрүүлнэ. Байнга биеийн хүч шахаж байдаг, махан хүн сэргэлдэг, анг өрөө хийдэг хүмүүн нуган үр төрүүлнэ. Гэвч ариун их нуган үрс дайнд их хорогдсон шүү дээ. Бидний үед охин үр төрд зүтгэж, төмөр ил тагсаж, хилгээ хуяг зүүх ёс байсан. Гэвч цусаа хамгаалж үрээ өсгөх үүрэгтэй тул нуган үр төрүүлсэн бол дайнд явж болохгүй. Тиймээс хүүхэд төрүүлэхээс өмнө дайнд явна. Ядуу ардуудын хувьд дайн гэдэг бол гэрээ төхнүүлэх нэгэн боломж. Иймээс хэцүү энэ амьдралаа орхий гэвэл дайнд явж олзих олох боломжтой. Алсан хүмүүний баруун чихийг тастан авчирвал нэг чихийг нэглэн мөнгөөр тооцож гэрт нь хишиг ононо. Сүбэдэ Баатар би түмэн хүмүүний чих авчирсан гэж чих шиг чихэр авчирч наргиж байсан удаатай. Бутаахан утгун. Нэг хүмүүнийг 2 хүмүүн алсан байвал хэн чихийг нь авах вэ? Урбатуу хатан. Амин цэгт онсноо чихийг авна. Энэ учигт Монголын нууц тавчаан дээр нэгэн баталгаа байна. Тулойг багтан алхаар ирсэн нэгэн татар хүмүүнийг зэлэм житээ 2 би алсан гэж баруун чихийг нь ногтлохоор маргадаг. Тэгэхэд ажээ хатан буюу алтааны хутгийг нь унгааж гизгийг нь зулгаасан. Житээ сүхээр завчсан ч гэсэн амийг хороогоогүй тул баруун чихийг нь аваагүй. Иймээс амин зэгтэнд хутгалсан нь баруун чихийг нь авч их шан хүрсэн ч эзэн дээдс ам бүрлэгийг чирдэл саадуулсан гэдгээр ахайтныг шагнасан. Энэ нь тэр үеийн тэмцлийг тодорхойлж буй юм. Аянгат та говонтой гэрлэхээс өмнө дайнд явж байсан уу? Урбатуу хатан. Би говонг агнахаар явж байсан. Нүрээ харилцсан цусаа шившээрэлтэн тулдаж байсан 2 талын баатар байсан.
Бид тавуул бүслэгдсэн тул бууж өгсөн. Хуйг дуулгыг автал намайг бүсгүй үр болохыг мэдээд говь нь наадхаа үлдээгээд бусдыг нь хороодох бай гэсэн. Бид хоёр 3 шөнө хутгаар байлцсан. Миний тамир барагдаж хитэн сорвтойгоор би ялагдсан. Тэгтэл ирүүн дээр хутаг тулгаж байгаад чи надтай амьдран уу эсвэл эндээ өгөх үү гэсэн. Би амь авар амьдрий гэсэн. Хабуулганы үеэс эм зэргүүд олон болсон. Эрт үеэс ямар ч аймаг отхыг самарсан бай эм хүмүүнийг хороодоггүй жаягтай байсан. Охин хүмүүн 16 хүртэл эрт тогтоогүй бол хуйг дуулга гисэн дайнд мордож тэндээс ирээ хань. Бид бултаараа 2 халаастай байдаг байсан. Хормойдоо чихээхийн, ингэртэй булаасан эдээхийн. Тэгээд чихнээс их олцтой бол хураалгаж, чихтэй дүүцэх олцтой бол тэрийгэ өмчлөдөг байсан. Зарим нь идгүй зөвхөн чихтэй ирэхтвэл илүү гарсан олзыг тэдэнд өгнө. Би арвтын дарга байсан. 9 эр сандаалах эмэгтэй бас човор байсан. Би анчин алин ганц охин. Надаас өөр хүүхэд байгаагүй тул хөвөн өр лугаа адил өсгсөн. Аавтайгаа бүх барилдаж, адуу мал тууж, ан гөрөө хийж, охин эрдэмт суралцсангүй. Хоол хийж чадахгүй, хормой дэвсэж ч чадахгүй. Хушуу дэвсгийг бол бүр хийж чадахгүй, ийм л юм өссөн юм. Тиймээс тоогдохгүй, өөрөө ир нөхрөө хайх гэж цэрэгт явж байхгүй юу? Тэгээд гованг тогоо барих хүмүүний ав. Би бол амийг чинь нараас чинь манаж явъя гэсэн тул ариун хүүхэд төрүүлж өгөхгүй гэсэн юм. Тэгээд нэг хүү төрүүлээд түүнийгээ 2 дугаар гэргээгээр ачлуулад гованг араас нь хамгаалаад зүүн гартыг нь атгаж явсан. Гованг би атгаад байгаа юм уу, атгуулад байгаа юм уу мэдмэгүй. Их хүлцэнгүй төвчээртэй хүмүүн шүү дээ. Чи инг тэг гэж байнга хэлдэг тул атгсан гэж хэлнэ. Мухлай вангийн буултыг нь та нар мэднэ бидтэй. Тэр хүмүүнээс илүү догшин авирт гээд намайг сэтгэдээ. Миний өдөөс архирхаас өөр юм хийж чаддаггүй байсан. Чи архирхаас өөр юм хийж чадахгүй. Одоо миний ир хараагүй. Чинийх харсан. Үзэлцвэл үзэлцээ гэдэл. Бид олон ч удаа гэрийн хэрүүлээ хутгаар шийдэж байсан. Энэ улалдах хүсэл минь бидний хайр байсан. Би алчхаж чадахгүй. Тэрийг би 2 удаа ялж байсан. Өнөөдөр чи шартсан байна. Би хөөх хатан дээр тэгэлж эхлэе гэдэл байнга 2 биендээ шалтак тоожно. Бид тулалдахын тулд амьдарсан. Хинэн илүүгээ мэдэмгүй болтлоо тулалдсан. Аянгат гом мухлайг их сайхан царайлаг хүмүүн гэж ярьдаг юм билээ онготод. Урбатуу хатан. Тэрийг дагах олон хүүхэн байна. Эртэй байна, хөрөнгөтэй байна, зүстэй байна, сайхан байна гэд бэлэглэх хүүхэн жарвантай. Гэхдээ миний шүүсээс нь болоод өргөөнд орж ирэх нь ховор. Ихэнхдээ л боолоо болгоно. Мөнх насны үс юм шиг, мөнх насны тэнцэл юм шиг түүнээсээ жаргалыг эдэлдэг байсан ийм л хөгжинтэй амьдралын эзэдтэй. Аянгат бусад өрлгүүдийн гэргийтэй та танил байсан уу? Урбатуу хатан. Би дайн тулаанд их явах учраас өрлгүүдийн гэргийдээс илүүтэй өрлгүүдийг нь харин танин шүү. Бутаа хүн удгон. Тантай адил тулаанд хамт явдаг гэргий байсан уу? Урбатуу хатан. Наяагийн самхаа байна. Бид 2 ижил. Бусдад нь дагдаг дагуул хатан байхгүй. Наяа жанжны гэргий надаас илүү бяртай. Ирээсээ том биетэй баавга шиг хүүхэн байна. Түүнийг бараг бэлгүүдээ морь унаж явна уу гэмээр. Байран овгийн бүдүүн хүүхэн байна. Михт нэртэй. Бүх хүмүүний 4-р угсааны хүмүүн гин. Тиймээс михтийн дэргэд байвал ямартай ч харуулах намналганд араасанд нуугдахад түшигтэй. Олон ч удаа наяагийн ямиг аварч байсан. Зэлэн мөрлөгийн баг хатан нь их дайчин байсан. Хөх цэнхэр нүдтэй, бурчгавтар өстэй, персч гэлүү, полшч гэлүү нутгаас олцсон дайчин бүсгүй. Ер нь өрлөг бүрт нэг дайчин хатад байна. Гом мухлай олон эмстэй байсан. Бусд нь тийм биш байсан. Миний дараах хатан их уран, эрдэм боловсрал төвлөрд хатан хүмүүний шинжтэй. Тиймээс ар гэр, ахуй амьдрал, зүүн бүсийг тэр засаглана. Уг нь өрлөг бүрийн ууган хатад, бүртээ хатанд аж ахуй, амьдрал хэрхэн байгаа түүх бэрхшээлийн талаар өчөж төрийн хэрэгт оролцох ёстой. Гэтэл би ууган хатан хэрн бүртээ хатантай татан байсангүй. Бибээр хатан гэхээсээ илүү гоо мухлагийн бие хамгаалагч хэвтүүл байсан юм. Бутаахан өдгөн
Та өвгтэй байсан уу? Урбатуу хатан. Тийм зав байсангүй. Харин гоо мухлай модонд явна. Хэдэн сараар бясалгаж алга болно. Эрэхтээ ойн хаанаас жимбэ самган дагуулад л ирнэ. Бута хүн өдгөн. Яаж бүлдэг байсан бэ? Урбатуу хатан. Тэр явган судлаар бүлэд сурчсан хүмүүс. Тиймээс даян хийдэг байсан. Хингэрэг нүдгээс төвөгшөн. Хээр усанд, горхины чимээнд тэргэл сартай өдрүүдээр хідэн хоногоор хөдөлгөөнгүй сууж, тархины цэнгэл олж, бие сэтгэлээ жаргадаг байсан. Юр хөдлөхгүй. Амьсгалах чимээ нь алгуур болж суудаг байсан. Алах гээд ирж байгаа хүмүүнийг ч анзаарахгүй суун. Хідэн хоногоор биеийг нь хамгаалах гэж би юу ч хийхгүй суун. Түүхтэй. Онгод залчхаад байгаа юм уу? Биеэ хайчгаад байгаа юм уу мэдэмгүй. Биеэ хайчгаад дээгүүр зугаалаад байна л гэж ярьдаг шүү дээ. Харин эдтэй хавтай бүлдгэн гэвэл зэлэм шүү дээ. Түмэн олныг өрж байгаад түүдэг галаа асааж байгаад тойрч сэгсрэнхэн бүлэх туртай. Тэрийг нь ч бид харах туртай. Тэгээд ч 3 цаг л болох юм чин жаргалтай. Наяа жанжин агуйд ороод их нэрээрээ агуйн амыг бул чулуугаар даруулна. 5-7 хоногийн дараа эхнэр нь очиж гаргаж авна. Эзэн дээдс бол бүсээх үзүүндээ зүчгээд тэнгэр ширтээд суучгана. Гэхдээ аз болж 3 цагаар. Бута хүн өдгөн. Хатад яаж бөөлөх вэ? Урбатуу хатан. Миний удаах хатан гэртээ баахан зуул тойролж асаачхад л дунд нь сучгадаг байсан. Хаяада хөвөлдөж харагдана. Ээж нь татаар, эцэг нь урайхаа гаргалтай. Бута хүн өдгөн. Хэдэн гэргий авч болдог байсан бэ? Урбатуу хатан. Тэр үед эр нөхөр хэдэн гэргий авах нь наран хэдэн цацраг гаргахтай адилхан чөлөөтэй байсан. Бута хүн өдгөн. Тижээж л чадаж байвал тийм ээ. Урбатуу хатан. Гэхдээ гайхч нь хэн дижээх юм бэ? Би л тижээж таарна шүү дээ. Бута хүн өдгөн. Тижээх юмаа өөрөө дайнаас олж ирэх үү? Урбатуу хатан. Хамаг дайныг би өмнөөс нь хийж байхад чинь би тижээж таарна шүү. Тэр ядхийн урагшаа хойшоо ухраад дайраад л гин шүү дээ. Хамаг үлийг нь би даана. Ирж байгаа сумыг нь хаана. Урдаас нь очиж хүмүүнийг нь ална гэд. Тэгээд гоо мухлаа жанжнаар чих таслуулалтай биш. Өөрөө чихийг нь тасна шүү дээ. Яллаа гэвэл өрлөг юм чинь ариун их олцтой л байж таарна. Үнэндээ ам биеийг нь хамгаалж харамлаж явж байгаа нь л тэр. Яг олзоо толбол би ариунтайг олно. Түүний биеийг хамгаалсан учраас. Өрлөг гээд түүн рүү ирэх сум ариунтай. Довтлох хүмүүн олонтой. Тэр бүхнийг хөнөөгөөд байхаар миний уут дүүрэн шүү дээ. Тиймээс би ам бартан би тижээж байна гэж хэлнэ. Гоо мухлай вангийн хураасан эд бол нутаг хушууны эд. Харин миний хураасан эд бол өрх бүлийн эд. Үүгээрээ ялгаатай байгаа юм да. Жанжин болсны гороор нь эд хуваах болбол тэр өөрийнхөө олсныг хуваана. Зуд тутрах боллоо гэхэд тэр өөрийнхөө эдээр ардаад итгэнэ. Дайн дажин боллоо гэхэд өөрийнхөө хураасан хуяг дуулганаас ардтаа өгнө. Тэгэхэд минийх рүү бол шунаж ис дийлнэ. Учгийн жанжин нэрээр олсон бас хүмүүний чих цоглуулж цэрэг нэрээр олсон олцтол. Хоёр баатартай тул манай гэр хангалуун сайхан амьдралтай. Мөн Есүс хатны биеийг манаж ан агнах үед хамт явдаг байсан. Монгол хатад ноёд алинч бай ан авлаж зугаа гаргана. Түүгээрээ мориныхон шанцыг эр биеийнхээ чадлыг шалгаж гарынхаа цэцгийг алдахгүй байхыг хичээнэ. Зүгээр байгаа дойвол булчин сул байна. Тэр л дадлаа хийхийн тулд ан авлаж тоглоом нодгаа хийж биеэ чангална. Тэр үед би дэрэгдэн байна. Мөн шөнийн учигт ойрхон байна. Тэгж би Есүс хатанд ойр байж өөрийн үгийг хэлдэг байсан. Намтай хүндэтгэж энд яах вэ гэж асуудаг. Ариунтай үг юр хэлэхгүй. Сэтгэлээ нэж ярихаараа л их гинэн хүүхэжиг. Аллах таллах ярихаар айж ханзуунтаа нуугддаг. Олон түмний дунд бол ширүүн царай гаргаж суудаг. Сайхан сэтгэлтэй хатан. Олон түмэн түүнийг хатуу харгас хатан гэж бодовч үндэ тэр нь бол өдөртөө зүдэх багн байсан юм. Эзэн дээдсийн үг хэлийг өртөө болгон хэлж дамжуулахад хүүхэжигэл биширд сонсоод хоёр гараа хавсранхан байсан. Би түүнтэй ойрхон байсан учраас намайг буулгаж өөрийг минь гэрчил гэсэн мэт. Эсвгүн хатны гавья отчин өргөөг байгуулсан бол
Эсүү хатны гавьяа бол өртөөг тэгшилж, өртөө бүхэн дээр адуу мал тэгшилж, аянчдын болоод өртөөчдийн тухайг хангасан. Зээлийн газруудыг товлож, хэм сайтай газруудад төв зээлийг тогтоож, эзэн хааны цуглуулж хураасныг зүгээр нэг тараах биш, эргэлт худалдаа болгож хөвлөсөн болно. Иймээс Дани олзоос гадна арилжаа наймагаар ахуйгаа тэгшлэх болсон. Нуган үргүй ард бол ядуу байсан. Охин үр давмгай ардуудыг тижээх аргаа олсон юм. Эд урлаад зарж болно. Ирсэн ачсан эд агуурсыг зарж өгч, дундаас нь ашиг хүртэж болно. Өнөөдөртөө билгүйж, дараа дайнаас ирэх олзоор зээлээр эд олгоно. Энэ үлийг хариуцаж нэгдсэн улс орноос ирэх өтөр муудах эдийг зээл дээр гаргаж, артад түгэж, удаан хадгалж болох эдийг ордонд төвлөрүүлэн татдаг байсан. Тиймээс энэ эдүүдтэй хамгийн ойр байсан нь Эсүү хатан болно. Бутаахан үдгүн. Тэр үед мөнгөн тэмдэгт байсан уу? Эдийн солилцоо байсан уу? Урбатуу хатан. Ихэнх үедээ эдийн солилцоо байсан. Төлөх цай солилцдог байсан. Би чамд төдий төлөг өгье гэж өөрийн морин тамгаа төлбөрийн баримт болгон үлдээн. Өөрөөр хэлбэл тамганы зураасаар нь төдий төлөгний эхэлтэй гэж тооцно. Үүнийг хийхдээ морин тамгаа бихэнд дүрж байгаад цаасан дээр дарна. Дараа нь өөрийнхөө эрхий хуруу байна уу, чигчиг хурууч байна уу, нэгийг нь бихэнд дүрж байгаад тамгийнхаа голд дарна. Энэ бол миний төлөг гэсэн үг. Ингээд зээлээр өчгөн. Ингээд бараагаа хураахаар өнөө цаасаа аваад дамжаад өрөг торно. Бээжин явах жим дагуудаа айлуудаар ороод төлгүүдийг хураагаа тавьчихна. Бутаахан үдгүн. Зээлээс алс байх айл өрхөд яаж түгээх вэ? Урбатуу хатан. Үхэр хөсгөөр нандин зүйлээ хуваалцгаар явна. Захруугаа ер нь худалдаа багасна. Торог аваачж өгч хариуд нь ангийн ус авна. Хувийн хэрэглээ өндөртэй, гойж гоодох нь багтай. Төвтл илүү хэрэгцээ буюу зээл байна. Ийм тамгад бүдүүлэг харилцаа өнөө хил ам гэдгийг нь гаргана бидтэй. Ийм учраас төр захиргаанаас энэ маргааныг хариуцах гэж цаасан эмбүг гаргасан. Алт мөнгөөр арилжаа хийх нь ардад түгээмэл байгаагүй. Иймээс эзэн хааны эд хуваах зарчлагыг төгрөг болгож ашигласан. Энэ нь мөнгө гэхээсээ илүү эзэн хаанаас төдий тооны чихний эд авч болно гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл ардын гэрт өгдөг бичээс юм. Эхэндээ бэлэн чихээр нь эдийг түгээчгээд гэрлүүгээ аваад явна. Гэтэл тэнд байгаа зэргүүд чинь эзэн хаанаар олзоо гэрлүүгээ дайх болсон. Тэгэхээр нь үнийг орд өргөөнөөс авахар болгож бичих түгэх болсон бөгөөд үгээрээ арилжаа хийж болдог болгосон юм. Ийм худалдаанд цаасан төгрөг үүсэх учиг болсон. Төгрөг гэсэн үг нь дуграг зоосноос гаралтай. Дуграг зоос гэж хэлсээр байгаад төгрөг болчихсон. Өнөө цаасаа бид бас төгрөг гэж нэрлэнэ. Зоосны л үүрэгтэй учраас. Дайны зоос шүү дээ. Ийм учраас үүнийг ариунтай болгож тодорхой тооны хишгийг төд хуваагаад ардад өгнө гэх жаяг гарсан. Дайны олзон дэнстэй нөгөө талд нь цаас. Энэ дайны олзыг 1000 хуваа гэвэл 1000 цаас гаргана. Тэгээд айл болгонд хувааж эргэлдэж байхаар болгож төгрөг болсон юм. Энэ үйлд боорч, бүртээ хатан, эсүү хатан нар хэрхэн яаж тэмцэл хийж эргэлдэж төр дээрх дайны олзыг хуваах вэ? Түүнийг яаж эргэлдүүлэн бусад айлд хуваах вэ? Алт хэрэгэлдэггүй айл нь алт хэрэгэлдэг айлд алтаа яаж арилжах вэ? Эргүүлээд аюулзуудад орсон айл нь дайны бичгээрээ яаж адуу малтай болох вэ гэдгийг тэгшитгсэн юм. Иймээс төрөөс төдий тооны бичгийг гаргана гэд тэр нь эрэлт байхыг сэтгэсэн. Нэг газар төвлөрөөд ирдэг нь эзэн хааны сан болно. Тэр бүх бичиг нь эргээд цуглах газар. Эндээс ардууд нь их багаар нь тариулаад хэрэгжилчихнэ. Бүх ардад хуваах боломжгүй учраас ийм цаасан бичгийг өртөөлүүлэн хэрэглэх болсон юм. Түүний гавьяа бол энэ болно. Бутаахан үдгүн. Хэдэн жил дайнгүй байх үед алц хамстна. Тэр үед яах вэ? Урбатуу хатан. Урд нь алсан алзаа санд хөдөлтөж бичиг авч болно. Хэрв чи алтан бүстэй байлаа гэхэд тэрийгэ төрд 5 шараар өгч болно. Түүнийгээ өгөхдөө тэр жанжнаас аваарай гэд бичиг хийж өгнө. Бутаахан үдгүн. Хэрв бүх алзаа малаа барчсан айл байвал төрөөс яаж зээл авах вэ? Урбатуу хатан.
Санд ирээд би барьцаа барина. Би дараагийн дайнд төдий хүчээр заавал оролцоно. Үүний оронд надад төдий мал уртчилгаагаар өгнө гэд хүсэлт гаргана. Энэ нь заавал дайн байх албагүй. Өртөөн дээр хил манаагаар гарах ажил байж болно. Манаагаар голчлон төрд ажиллаж болно. Им аргаар ардаас албан бус ажилтан авна. Албан ажил бол байнгын хэвтүүл, турхаг, хорчин гэд үйл байгаа шүү дээ. Энэ бүх зангилааг нь бичлэн үйлдэлж, санааг нь боорч жанжин гаргаж, бүртээ хатан дэмжлэг үзүүлж, холбоо сүлбээг нь нэгтгэж, биеэр үлдсэн нь эсүү хатан болно. Тэр бүхэнд өртөө байгуулж, хэдэн мал байгааг нь шалгана. Бичиг баримтыг нь цуглуулж, өртөөгөөр хин хизээ явсныг бүртгэнэ. Аль өртөөнөөс дайны бичиг ирж, хартан үзэгдсэнийг тэмдэглэнэ. Ингээд цэргийн хороо руу илгээнэ. Мөн зарах шийднэ. Голчлон зарга нь эд хуваалган дээр гарна. Иймээс өнөө төлбөрийн бичиг эсүү хатан дээр цугларч буй учраас тэр нь үнэн худал эсхийг шалгах гээд тэр бүхнийг хийнэ. Эсүү хатан эд хуваах ажил дээр ирсэн учраас заргын шүүгч болсон юм шүү дээ. Иймээс засаглахаас өөр арга байхгүй. Эсүү хатан хамгийн урт насалж хааны дөрвөн хатнаас хамгийн сүүлд өд болсон. Татаруудаа аваад Батын улс руу нүүсэн. Хинтийн нутагта хэрлэнгийн айс автаа тухгүй болоод ирэхин цагт бүх ардаа багаар уун цувн нүлгсээр байгаад 8 хатнаас ам аврагдсан ганц хатан болно. Төрийн хэрэгт тэгтлээ хошууд үрдэггүй. Заргын хэрэгт ариунтай оролцдог түүнийг хатуу хилдээгээд хүмүүс ер нь оролцдоггүй. Гой мухлай хатны ивэл ийлд байдаг учраас дайтаж ис төвдөнө. Биеийг нь бие манаж байхад ямар нохойг оруулдаг юм бэ? Дөргөн муу хулгайч ирвэл толгойг нь тасдах байсан юм. Бүртээ хатныгаа хамгаалж чадаагүйд би их харуулсан. Хэрв би биеийг нь манаж байсан бол байж л байх байсан. Гэтэл би эсүү хатнаа манаж тэр гавьяагаар минь эсүү хатан 92 насыг зоглож амьдарсан юм. Эсүүгүн хатантай би завчаад бай. Та уяад байна үз гэж тэрсчил сон шүү дээ. Тийм харилцаатай байсан бид би биеэ юр үзэхгүй. Ааш авир муутай. Түүнийг зайлуул гэхэд эсүү хатан авир тогшинтайч сэтгэл цагаан. Чи үнэн үгийг нь сонсоогүй байж хүмүүнийг бүү дүгнэхэ гэж өмгөөлдөг байсан юм. Ботагун удгун. Таныг дайнд явахаар хэн биеийг нь хамгаалах вэ? Урбатуу хатан. Миний охин. Би нэгэн нуган үр, нэг охин үртэй. Нуган үр минь Бидо, охин үр минь Баатар байсан. 12 тайдаа анхны дайндаа орсон охин өрхтэй. 21 хавартайдаа анхны дайндаа орсон Бидо хүүтэй. Эцгээ дуурайгаад Бидо төрсөн. Гой мухлай жанжны ийэлдэг зөөлөн нарганч занг дуурайсан. Түүний баатарлаг жанжин занг дуурайсангүй. Тиймээс эрдэм ном арга зал гэж явж бих муутуутай зууралдаж байгаад дайнд хожуу марцсан. Харин охин маань өсөх цагаасаа л сэлэмтэй хуягтай өрсөлдөн өссөн. Дур байхад би няцааж чадахгүйгээс хойш багадаа л надтай хамт дайнд явсан. Их минь би чамайг хутгалбал чи намайг яануу гэд хутга шүрээд боссон охинтой би юу ярина вэ? Авирыг минь дуурайгаад хатуу охин болсон. Ботагун удгун. Заавал дайнд явах ёстой юу? Урбатуу хатан. Дайнд явж биеэ хамгаалахгүй хэнийг эрт хургах юм бэ? Ядахтаа нэгэн удаа явж хүмүүний цус үзэж юуг хамгаалахын тулд юутай тулгарч байгаагаа үзэх ёстой. Бичигдэн байсан ч нэг удаа тулаанд оролцох ёстой. Учир нь энэ бичиг ном нь хэрхэн юугаар хамгаалагдаж байгааг мэдэх ёстой. Ботагун удгун. Бичигтэн дорой буурай болохоор хамгаалагчтай л явах уу? Урбатуу хатан. Нэг орсон бол болно. Мань митэн сүудрийг нь хамгаалж явна. Ялангуяа бичигтэн жононгууд бол бүр төвөгтэй. Морин дил дээр шийхээс өөр шидгүй. Тим дорой буурайч байна. Баатарлаг туйлстэнж байна. Энэ зурхандаа амиа тээж явдагч байна. Төрхөөсөө дайны тэнгэртэй төрсөн ирж бай. Имж бай, манлаад нь л байж аж төрдөг юм. Инхийн цагт бол хийх ажилгүй. Бидэн шиг хэрэггүй хүмүүс байхгүй шүү дээ. Ботагун удгун. Эсүү хатан өөр ямар ч аяг гаргасан бэ? Урбатуу хатан. Эхлээд энэ гаргасан муутуу цаастайгаа хамаатай жаягийг хилцэж байгаад түүнийг жаяглаж засаглахтай холбоотой төрийн засгууд нь гарч ирсэн. Тэгж тэр нутагт байх бүх жаягийг засаглах болсон.
Тэр цагт шихийдэн дэрэгдээ суулгаж хөх дэвтэр бичүүлнэ. Энэ нь бүх жайгуудыг өдөр сараар нь дугаарлуулан тэндээс ямар шийдэл гарч ямар учиг болсныг тэмдэглүүлж байсан юм. Шихийдэн гэж бас эрийн сүнсгүй хүмүүн байна. Олигтой ир байсан бол Исүү хатныг манаж бай гэд орхиод явхад санаа амар байхгүй юу? Гэтэл шүдээ билүүдсэн аятай муу нохой. Бичигтэй бол гарамгай. Бихээр байлдаж чадна. Балтаар байлдаж чадахгүй. Тэгээд тэр нэг хүүхдийг бас маллах ажил гарна. Нэг гэрт байхад болно. Тусдаа гараад явхаар нь хэнийг нь гихвэ гэх болно шүү дээ. Намайг үгүй үед Исүү хатны орд халдлагад өртөж ургаа алдсан. Намайг байхад амгалан байсан. Миний охиныг алсчинд явуулсан. Намайг байхгүй үеийг далимдуулан хулгай зэлхий орно. Тэгэхэр л итгэл даах аргагүй дээ.